бацхан уу? Налгачуудаа хайр түгэе мэдчилгээ үргэлжилж байна. Бид энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хоскі баярын өдрөнд тохиож байгаа. Хайртай амаан гүлдээ төрсөн өдрийн мэнд хүргэе. Чи минь биднийхээ бахархал шүү. Бас үргэлж бидний төлөө хичээж байдагт маш их баярлалаа хэмээн нагцуудынхын зүгээс илгээсэн маш гоё гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Төрсөн өдрийн эзнийг твэр дүүрэн цэцгийн баглаа. Тэгээд бас ах эгч нарын нь илгээсэн айгүй гоё талархлын үгсээр хамтдаа баярлалцгаая. Өнөөдөр чи ертөнцөд мэндэлсэн өдөр. Сайн юм уу? За буу ажилтай л байна уу? За төрсөн өдрийн. За бид мэдчилгээгээ үргэлжлүүлж байгаа. Яг одоо аман гүлтэйгээ уулзаад байна. За өнөөдөр бол 2 сарын 13. Миний дүүгийн хувьд төрсөн өдрийн баяранд тохиож байгаа. Тэгээд ямар ч нас нэмж ухаанд хэлсэн энэ өдрийн мэндийг хичин дүүдийг хүргэж байгаа төрсөн өдрийн мэнд. За тэгээд өнөөдөр бол миний дүүгийн хувьд бас баяр гэхээс илүү бас ер нь тэгээд баяр жаргал зовлон ээлжилсэн л хорвоод айгүй утга учиртай бас нэг талаараа сэтгэл зүрхэн жоохон эмзэглсэн өдөр байгаа. Захиалагчийн минь хэлснээр өнөөдрийн энэ бэлгийг заавал тэгээд бас яг одоо энэ мөчөд хүргэж өгөх даалгавар өгсөн. Хоёуланг дуусны дараа ээж үзэх байх. Төрүүлсэн ээжтэй эхлээд гоё баярлалаа гэж хэлээд өгөө. Намайг өсгөж хүмүүжүүлээд үдээ зэрэгт хүргэсэн маш их баярлалаа. Үнэхээр энэ үдээ зэрэгт явж байгаа ээж хэлж дүүдээ ирсэн гоё мэдчилгээний үеийг нэмшиж өгье. Тэгэхээр чи энэ бэлгийн учрыг их тодорхой олох байхаа гэж бодож байна. Тэгээд яагаад заавал мүлтрэгч өнөөдөр энэ навгаан дээр тэгээд ирсэн болоо гэж бас их гайхаж байгаа болов уу гэж бодож байна. Тэгэхээр энэ мэдчилгээ болохоор миний дүүд бүр маш нандин. Тэгээд бас энэ цэцгийн баглаанд их олон хүмүүсийн хайрыг шингээсэн байна. Тэгээд хайлаа сайхан сонсъё. Өнөөдөр бол бидний хувьд баяртай, жаргалтай бас гонигтай өдөр тохиож байгаа. Яагаад гэхээр хөөрхөн амаан гүлийн маань төрсөн өдрийн баяр байдаг 2 сарын 13-нд. Харин нөгөө төгөр хайртай дүүгээ тэнгэрт одсон тийм нэг хүндхэн өдөр тохиож байгаа. Тэгээд ягаад чи амаан гүлийг харах болгоно түүний зан ааш царай төрхөн ч гэсэндээ тэнгэр талсан дүүг минь санагдуулаад идэг. Яг л манай Ускана шиг инээгээд л мамаа гэд уцаар залхахад нь их чин тэр хоосон орон зайг дүүгээсээ үргэлж мэдэрдэг учраас өнөөдөр бүр охиндоо зориуд мэдчилгээ дэвшүүлмээр байна гэсэн минийхөө. Амьдрал чинь дандаа ямар баяр жаргалтай байх биш. Тэгээд амьдралын жаргалтай зовлонтой мөч бүхэнд хамгийн гол нь аюулын маань хамгийн том түшиг болж өнөөдөр чи хорвоод мэндэлсэн ах эгч нар маш их баярладаг. Өнөөдөр бидний Айкогийн бас ээж болсон өдөр тохиож байгаа. Тэгэхээр энэ цаг мөчид бидний зээ болж мэндэлсэн хөөрхөн охиндоо аз жаргал эрүүл энхийг хүсье. Хэдий сэтгэл нь жоохон гонигтай байгаа ч гэсэндээ бидний өгдөх амьдрал дэндүү их аз жаргал хүлээж байгаа гэдэгт итгээд урагшаа тэгээд л байгаарай. Миний охин чинь өөрөө бас эмч болж байгаа. Эрүүл энхийг мананд хоёргүй сэтгэлээр зүтгээд энэ салбарт ихийг хийж бүтээн гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү. Тэгээд манай хамаатнуудын дунд ямар нэгэн зүйл болоход дандаа л аманка хамгийн түрүүнд манад өгөөгээд явж идэг. Тэгээд бидний төрсөн өдөр болгоноор хизээж хоосон байж үзээгүй баха. Тэгээд өөрөө жоохон ч гэсэндээ бүр сэтгэл нь дэндүү том байдаг учраас чамдаа өнөөдөр төрсөн өдрийн мэндийг хүргэе. Мэдээж энэ гонигтай өдрийг маш гоё аз жаргалтайгаар үргэлжлүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байгаа шүү. Тэгээд өгдөх замд нь сайн сайхныг хүсье. Шинэ энэ насан чамд ухаарл аз жаргалыг авчрах болтугай гэсэн байна. Тэгээд хайртай мамаагаас нь атаагаас нь бас нуркаагаа татэнэр нь дүүдээ хамтраад энэ гоё бэлгийг өгөөд явуулсан байх шүү. За төрсөн өдрийн мэдрэлээ. Өнөөдөр миний төрсөн өдрөө минь сүлман манайд сүлээрээ. Монголээ яг одоо энэ мэдчилгээг бас өнөөдрийн ажил дуусаад оройдоо нөгөө хэд маань үзэх бах. Ер нь миний дүүгийн сэтгэгдэл ямар байна? Тэдэртэй хэлхийг хүсэх байх тий. Маш баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Миний амьдралын эрхэм хүмүүс хамт байдагт баярлалаа шүү. Хэлмээр байна. За тэгээд хөрхөө охин минь одоо гониглсан сэтгэлээ мартаад энэ гоё цэцгийн баглаа шиг маш гоё гэрэлтэй байх болтгой төрсөн өдрийн баяраа сайхан баярлаарай. За сайхан Амхан ганцхан биенд минь аз жаргалын наран болон манцан амин өрмөн чийжтэй амьдралыг бэлгэлсэн наран билээ.
чинэхэн зүрхэндээ ээжигээ багтаан ивэсээ их хорхон үрс минь ээждээ ирсэнд баярлалаа